Сайн уу Библи. Шүүгчдийн түүх. Ефта. Шүүгчид 11-р бүлэг 1-ээс 11-р ишлэл. Израильчууд дахин шүтээнүүдийг шүтэж эхэлжээ. Шүүгчид номын 10-р бүлгийг уншихад энэ удаа тэд Филист Аммоны бурхтыг шүтсэн гэдэг. Гэтэл удалгүй Филист болон Аммоны довтлогоонд өртөж хүнд байдалд орсон үедээ Израильчууд сүүлд нь Бурханд хандаж хашгирчээ. Харин Бурхан тэдэнд "Та нарын дахин шүтдэг Филист Аммоны бурхтаас аврал хүс" хэмээн хэлсэн байдаг. Израильчуудын зан ааш хэтэрхий хувирамтгай байсан учраас Бурхан тэдэнд ингэж хэлсэн ч Бурханы сэтгэлд гуниг төржээ. Аммон улс Израиль руу довтлон ирэхэд хамгийн түрүүнд тэднийг угтан тулалдах ёстой нутаг бол Гилеад байлаа. Гилеадын хүмүүс энэ аюултай үед дайн удирдан манлайлах жанжин олж чадахгүй будилж байв. Гилеадын удирдагчид цуглан хурал хийж нэг том шийдвэр гаргажээ. Энэ дайнд гараад тулалдааныг удирдан авч явах хүн нь дайн дууссаны дараа ч мөн Гилеадыг захирах удирдагч болох ёстой гэж тохиролцсон байна. Гилеадын удирдагчид эрэлхэг дайчин хэмээн нэрлэгддэг Ефта гэдэг хүнийг эрен олжээ. Ефта нь Гилеад гэх эцэг биеэ үнэлэгч эхийнхүү байсан тул их нэгтээ ах дүү нар нь түүнийг дорд үзэж бүр Израилийн нутгаас хөөн гаргаж байв. Ефта нутаг орноосоо хөөгдөн энд тентхийн улс орноор тэнүүжилж явхдаа ч түүний авьяас чадварыг таньсан олон хүн түүнийг дагах болжээ. Тиймээс Гилеадын хүмүүс Ефтад хандан өөрсдийн удирдагчид болж дайнд манлайлан оролцож өгөхийг хүсэв. Харин Ефта өөрийн нутгаас хөөгдөж доромжлогдож явсан өнгөрсөн амьдралаа санаад Бурхан Израильчуудад хэлсэн шиг ийн асуужээ. "Та нар намайг үзэн ядаж байснаа одоо ирээд яагаад надаас тусламж хүснэ вэ?" Гэсэн ч эцэст нь хүмүүсийн чин сэтгэлийн гуйлтыг хүлээн авч гэрээ байгуулан дайныг нь удирдахаар болжээ. Библиэлд гардаг ихэнх шүүгч нар нь Бурханы сүнсээр хүч чадал авч тулалдаанд оролцсон Израиль руу довтолж ирсэн үндэстнийг ялдаг. Гэвч Ефта арай өөр стратеги хэрэглэсэн юм. Тэр юуны түрүүнд Аммоны хаанд илж илгээжээ. Эрт дээр үеийн Израиль болон Аммоны өвөг дээдсийн хооронд болсон түүхийг ярьж хэрвээ боломжтой бол тулалдаан хийхгүйгээр энэ асуудлыг шийдэхийг хүссэн байв. Гэвч Аммоны хаан Ефтайн яриаг тоосонгүй. Харамсалтай нь дайн зогсоох гэсэн Ефтайн бүхий л оролдлого талаар болж Бурханы сүнс Ефтан дээр ирсний дараа тэрээр Аммоны нутгийг довтолж 20 хотыг бут зогсон юм. Хүчтэй байсан Аммончууд Ефтагийн удирдсан Гилеадад ялагдаж улмаар Израиль руу дахин халдна гэж зүүдэлж зүрхлэхээ болсон байлаа. Хүүхдүүдээ, шүүгчдийн түүхүүдийг харахад Бурханы тусламжтайгаар дайнд ялалт байгуулсан тухай өгүүлж байгаа мэт санагддаг. Гэхдээ анхааралтай уншвал Бурханы тусламжийг мартаж харин бурхтыг шүтдэг Израильчуудын харамсалтай дүр төрх мөн тэдний ийм байдалд сэтгэл нь өвдсөн Бурхан байдаг гэдгийг харж болно. Тэгээд бас нэг чухал зүйл бий. Олон янзын шалтгаанаар хүмүүсийн зүгээс үл тоомсорлогдож гадуур хагдаж явсан хүнийг Бурхан марталгүй. Харин ч түүгээр дамжуулан Бурхан өөрийн ажил зорилгыг биелүүлдэг түүхч бас байдаг юм аа.